За энэ 5 богд групп бол одоо энэ эко жорлонгийн 2 ч ийм хувилбар хийсэн туршиж байгаа юм байна. За ингээд бизнесийнхэн маань бол ялангуяа манай том группүүд маань ингээд энэ салбар руу бас туршилт хийж байгаа юм байна. Энийг мэдхэд бол таатай байна. За тэгээд яг ямар туршилт хийж байгаа талаар одоо та бүхэндээ оюун гэрлээ зан урьдчилгаагаар удирдлагаар лайва явуулъя. За манай жорлонгоо өөрчлөлтийн багийнхан яг одоо 5 богд группийн агуулгын байршил тавьд ирээд байна. За одоо 5 богд группийн зохион бүтээгчид сайжруулж монголчсон хоёр төрлийн жорлонг бид нар танилцуулна гэсэн. За яг одоо энд жорлон танилцуулах хүн хэн байгаа вэ? Баян мөнх. Чи танилцуулна тий? За сайн байна. Баян мөнх чи ихлэд өөрийгөө танилцуулаад группийн бизнес менежер. За манай энэ хүү Eco 0 гэдэг төсөл маань манай 5 богд группийн багцлалын санаачлагаар одоо жил гаруй хугацаанд ингээд өрнөж явж байна. Тэр энэ жилийн хугацаанд шивэд технологи, том технологи маш олон технологиг бас судалж үзсэн. Тэгээ хамгийн Монголын хөрсөнд буух чанга арай баян мөхөө. Үн хөлсний хувьд боломжтой энэ шийдлийг бол манай Японы инженерийн бодож гаргасан шийдэл байгаа. Одоо агааржуулалтын системээр шингэн өтгөн хоёроо ялгая. Өтгөнөө болохоор үтстэй холж язмагжуулж ингэж бордоо маягаар ашиглая. Тэр доор нь агааржуулалтын системээр ингэж ууршуулж гаргая. За байж байгаарай баян мөхөө. Манай жорлонгоо өөрчлөлтийн группт байгаа хүмүүс бол жорлонгоо өөрчлөлтийн номыг бол бүгд уншсан байгаа. За тэр номноос харахад бол бид нар мушка шахагчтай хуурай жорлон гэдэг жорлонгийн үндсэн технологийн дээр өртөс рүү унгаадаг жорлон гэдэг жорлонгийн хуурайшуулах технологи орж ирээд дээр нь манай өмнө говийн хуурай жорлонгийн агааржуулалтын систем нэмж орсон ийм элементүүдтэй жорлон гарч ирж байгаа юм байна шүү. За одоо бид нар бол энэ өртөс рүү унгаадаг энэ хэсэг бол шээс бас бүгд цуг ордог хэсэг байгаа юм байна. За жорлон дээрээсээ ингээд харахаар бол шээс бас хоёр бол хоёулаа цуг энэ нөх рүү орно. За энэ нөх рүү ороход энэ нөхөн дотор бол юм үтс рүү унгаадаг юу байж байна. За ингээд бизнес үедээ ингэж ус татж байгаа мэт одоо энийг ингээ 2 3 удаа татна. За энийг ингээ 2 3 удаа татах болгонд шээс басыг бол өртөс ингэж хольж хураашуулаад энэ савн дотроо байлгаж явах юм байна. За энэ савн дотроос энэ агааржуулагч бол ингэж гарна. Агааржуулагчаар шээсний бүх үнэр танар бүх зүйлүүд бол ууршиж гарна. За дүүрээд ирэхээр бол бид нар яах вэ? Чи дүүрээд ирэхээр яахыг нэг араас нь харуул да. Энийг дүүрээд сольж шаардлагатай бид нар ард нь ийм хаалт хийж гисэн байна. За энэ хаалтаараа юм. За дугуйтай ийм савтайгаа гарч ирэх юм байна. За нөхөр бол ингэж гарч ирж байна. За ерөнхийдөө манай яг нойлын үндсэн ноу-хау бол энэ технологи бол энэ холих. Энийг бид нар бол туршилтын маягаар зөндөө олон сар 2 сар 3 сар хугацаанд туршилт хийж байгаа. Ерөнхийдөө өтгөн шингэн хоёр маань тэр дороо салж байгаа болохоор энийг бол чи салж байгаа гэж ярих юм бол хүний толгой эргүүл шүү. Өтгөн шингэн хоёр чинь цуг орж байгаа. Харин шингэн нь ууршиж гарч. Шингэн нь зарим нь уурж байгаа, зарим нь хуурашж байгаа байхгүй юу? Одоо энэ юутайгаа хамт ялзмагчих процесс зарим шингэн нь оролцож байгаа. Халуун баас, халуун шээс энэ өртөс гурав чинь нийлэхээр маш сайн халуун орчин үүсгээд ялзмагчих процесс энэ дотор хурдан явагдана. Харин илүү гарсан чийг нь үнэртэйгээ хамт энэ яндангаар гараад ийшээ уурсж байгаа шүү. Тэгэхээр энэ бол шээс өтгөн ялгадаг жорлон биш, шээс өтгөн холиод ялцмагжуулдаг ийм жорлон байна шүү. За тэгээд хугацаанд бол ерөнхийдөө нэг айлын ч юм уу хэрэглээнд бол дүүрэхгүй гэж үзэж байгаа. Үнэхээр дүүрлээ. Нэг жилд дүүрэхгүй гэж үү? Тийм. Татаж гаргаж ирээд энэ хөнгөө. Жилд нэг удаа татаж гаргаж ирээд чи дахиад хөмрөөд үзүүлдэ. Чи даах юм уу? За хэдэн хүн наадах чинь сулдах юм. За ингээ 2 3 хүн нийлээд 2 хүн нийлээд дам чинь 240 литр юм багтаамжтай. За 240 литр. 200-ийн пошхтой байхад бол жил болно гэж манай хичээл дээр заадаг. Тэгвэл бид нэр энэ бүрийн бүгдийг салгаад авч болно. Салгаад аваа буцаагаад өгсөж болно. Энэ маш энгийн. За эндээс асуулт орж ирж шүү. Ийм хөвшөөрөхтэй хүйтэн цаг агаарт дийлэхгүй болов уу гинэ. Хүйтэн цаг агаарыг. За хүйтэн цаг агаарыг яаж та нар зохицуулах гэж байна? Энэ болохоор класс нэг хүүхдийн агаар жин гэдэг яриад Гадна байна. талаар нь дулаалах юм. Эднийх яг энэ жорлонг гэрт тавьж туршсан байна. Одоогоор бол айлын гэрт тавиад гэрийн дулааныг ашиглаад дулаан байлгаж байгаа гэсэн мэдээллийг бидэрт өгсөн. За энэ ямар гэр дотор тавьж байгаа гэрт байгаа энэ? Энэ одоо зайсанд нэг байгаа, нисгэд нэг байгаа.
За бүр гэр дотор нь ингээ хаалт хийгээд тавьчихсан шүү дээ. Хаалт хийгээ. За бүр бай гэхэд бид нар энэ үүдний одоо Монгол гэрүүд маань бүгд үүдэндээ бас тамбартай яг юм амбартай байдаг. Энэ амбарт нь бас хийж өгч болно. Яг ерөнхийдөө өвлийн үйлрэл Герман өөрөө байнгын дулаан ялгаруулж идэг болохоор гэр доор байхад одоо энэ хөлдөх ингээ гацах асуудал хэцэнгуй гайгүй тэр талаар бол бид нэр яг одоогоор л өвлийн туршилт хийгээг байна. Хийж үзээгүй байгаа болохоор яг одоогийн байдлаар бид нэр өвлийн гэрийн дулаан маань хангалттай энийг дулаан байх боломжтой л гэж үздэг. 2 сар хэдэн хүн хэрэгжилж байна? 10-аад хүн. 10-аад хүн 2 сар хэрэгжилж нэг үртэл ингээд бүртгэж байгаа юм. Бүртгээд тэмдэглээд явж байгаа. Ерөнхийдөө бол удаан дүрд юм байна уу те? За энд нэг хүн хавар өвөл барьцалдаад хөлдөх үед яах вэ гэж байна. Хавар гисэх савны хэмжээ жоохон жижиг байгаа юм биш үү гэж байна. Бас нэг хүн энэ технологи хэрэгжээд дор хаяж 30 жил болж байна гэж байна. Доторж орлонд л ашигладаг юм аа. Канадад үйлдвэрлэдэг юм жорлон байдгаа гэж байна. За өвлийн үтэнд явах вэ гэсэн асуултууд ер нь зөнхөлж байна да тий. Цахилгаанд юуг нь залгацсан байгаа? Яндангийн синсийн залгацсан байгаа. Тэгэхээр илүү сайн сорж байна уу? Дотор байгаа мó тэр чинь. Очиж үзэж болох уу? За одоо шууд явъя. За бид нар ингээд 5 багт группийнхэнтэй алхаж байна. За манай Жорлонгоо өөрчлөлтийн багийн Кренфилдийн их сургуулиас явж байгаа 2 дадлагын оюутан маань явж байна. За манай Насанбаяр багш, Оюундар багш, за манай Сүхбаатар дүүргийн Жорлонгоо өөрчлөлтийн багийн зөвлөх Нарманд, за Багнуур дүүргийн Жорлонгоо өөрчлөлт багийн зөвлөхүүд гээд манайхан нэлээд сайн заяа. За манай биднийг одоо энд урьсан 5 багт групп ингээд нэлээд олон хүмүүсийн хамт бид нар одоо дараагийн яг эдний 10 гаруй хүний ашиглаж байгаа жорлонг үзэхээр явж байна. За бид нар бас сая үнийг асуусан. Үнийг асуухад бол сая тэр юу бол тэр савны мушгаш хагчтай нөхцөл унгаадаг сав нь бол нэг зах зээл дээр 680 мянган төгрөгөөр гарна гэж байна. За яг ингээд айлын гэр тавьчаас суулгахад бол зөвхөн суултуурны мөнгө тавцангийн панер 2 л гарна. Нэмэлт зардал нь агаар зүлгч 3 ийм 3 гарна гэсэн. Тэгэхээр нэг 750 орчим мянгад айлын гэр дотор суурьжуулах юм байна. За харин шинээр тэр юугаа барина, бүхэгээ барина гэх юм бол бүхээгний 600 мянган төгрөг нэмж орох юм байна. За хэрвээ бүхээгтэй гэх юм бол энэ нэг сая 500 мянгад босох ийм жорлон юм байна. За нөгөө Швед маягийн жорлон бол илүү үнэтэй гарч байгаа гэсэн. За тэрний үнийг бол биднэрт хараахан хэлээг байна. За энэ нөгөө саяын хэрэгжилж байгаа жорлон байна. За би одоо орж үнэрний тест хий. Юу ямд нь ханаа ардаа байгаа мó. За энэ бол жинкнээсээ хүн хэрэгжилж байгаа жорлон. За жинкнээсээ хүн хэрэгжилж байгаа жорлон бол одоо энэ дотор өтгөн бол утсан дотор ороод ингээд ийм нойтон шар зүйл болцсон байна. Үнэр бол ерөөсөө алга. Үнэр бол алга. За энд одоо хэрэгэлсэн хүмүүсийн хэмжээ. За төв барьны бионолын нойлын хэрэглээ. За шээснээ бичээд бааснаа усгчт юм байна шүү дээ тий. За маш сонирхолтой юм байна. За энэ ингээд хэдэн хүн шээсэн хэдэн хүн баасан тоон бол энэ байна. За болж штэ. За тэгээ яг ингээд хэдэн хүн шээж баасны дараа энэ журлал яг ийм байна вэ гэж. Одоогор бол дүүрээгүй, үнэргүй ийм л харагдчихна. Агаар жуулагч чинь хаана харагдчихсан бэ? Агаар жуулагч нь хаана байгаа? Эхлээд ингэж хийсэн байна. За агаар жуулагч нь ингэж байна. Хэмжээгээ ашиглаад за төгшөө олж болох юм байна гэдэг дотроо оруулсан байлаа тэнд арай. За тэнд бол дотор нь оруулсан. Энэ агаар жуулагч яаж байгаагаа энэ тог юутай холбоотой байна? Тийм энэ тогны утсан залгацсан одоо энэ генератортай залгацсан. Тог байнгын ажиллажсэн байна. Энэ бол маш том генератор хажуудаа ингэ байж байгаа учраас ямар ч үнэргүй байгаад байгаа юм байна шүү дээ. За. За одоо яг хүн хэрэгэлсэн жорлон хэр зэрэг харагдаж байна? Цэвэрлэх боломжтой харагдаж байна хараадах. За ингээ хүн хэрэгэлсэн жорлон бол иймэрхүү харагддаг юм байна. За цэвэрлэх боломжтой харагдаж байна тийм. Үнэргүй байна. Үнэргүй байд юм байна. За. Ингээ дутхгүй бид нар 5 богд группийн дараагийн жорлон буюу тэр шивэ технологийн жорлон харуулъя. За манай жорлон өөртөө багийнхын дотор ордорсон байна. За жорлонгоо танилцуулна. Энэ бол яг бид нар яг нөгөө шоурумд ашиглаад юм шаацсан яг үгийн одоо айлын жорлон ширээгээ шийдсэн. Доошоо ийшээгээ танк маань байгаа гэсэн. За. Юу танк байгаа юм? Энэ бас үцтэй танк байгаа. За. Энэ дотор үц болон Жиргэн болон шингэн хоёр хамт орно гэсэн. Тэгээд шингэн нь өөрөө дотроо танкын таславчтай шингэн бид нар тусгай тийм юу шээсээс савсан байж байгаа. Сая энэ цэлцээд байгаа чинь шингэнийх нь хэсэг юм уу? Шингэнийх нь хэсэг.
Өтгөн хамт байгаа. Өтгөн шингэн хоёр чи хамт байгаа мó? Тийм. Шингэн доошоо танк руугаа танкныхаа шингэн орно. Доошоо хэдүүлээ танкн дээр очихоор илүү тодорхой. За. За. Доороо тэгэхээр хэр зэрэг том танктай? Доороо 1 тонны тийм. 1 тонны танктай. За. Хүн бизнес ч ус хийх юм уу гэх юм? Шууд уналттай жоос. Яг энэ юуны гол технологи нь болохоор шингэн өтгөн хоёр зэрэг орно. Хүний биеэс гарч байгаа одоо ялцсны бараг 90% нь шингэн байдаг. Тэр шингэнийг бид ингээд тусад нь аваад тэгээд яг тэр шингэн буй шээсийг шууд тусад нь аваад тэрийг 1 литрийн 10 литр усаар шингэлээд тэгээд шууд одоо нөгөө бордоо болгоод тэгээд манай танк ч өөр 1 тонны учраас утсан юу үлдэн тэр дагн үлдэн тэр утсан нөгөө нэг юутайгаа утцтэйгээ ингээд бордоож процесс яваад өөрөө ингээд эцгүүн ингээд багасаад телевизэн язмшаад ингээд байх болчихдог гэсэн. Тэгэхээр ерөнхийдөө бол юу нөхөр шингэн их агуулдаг шингэний авч байгаа тэрийг шууд бид бордоо байдлаар ингээд одоо Сарын бол уртчтайгаа ойлголоо. За өрөөнд бол энэ өрөөнд бол ямар ч үнэр танаар алга. Агаар жуулагч нь хаана байгаа? агаар жуулагч дээшээ ярьсан байна. Агаар жуулагч нь энэ ханны ард байгаа юм. Энэ танкнаас аваад. Танкнаас цаанаас авсан байгаа юм. За хэдүүлээ танкн дээр. Энийг одоо 2 сараас хойш манай дээр нэг 6 хүн ингэ тогтсон. 2 сараас хойш. За ямар ч үнэр байхгүй. Бид нар шингэлээ одоо доор очих нь хэдэн дараа шингэлээ ингээд тусгай танк тавьчихлаа байгаа. Тэрүүгээр бид нэг иргэн тойрныхоо одоо энэ ногоо болж байгаа. Одоо иргэн тойрныг харах юм бол аюул ногоо. Энэ жоохон бордоож уусан усаар услаад байгаа юм байна шүү дээ та нар ногоогоо тийм. За Хэмэлцсэн байх тийм. Ямар ч за. Гэхдээ энэ гар угаагаар бол устаа. Энэ бол бид нар ингээд бүр ингээд агшилж байгаа гэсэн. За энд одоо бизнес байгаа хүнд бол ерөөсөө нойлын цааснаас өөр энэ хавьд хэрэглээ байхгүй усны төвчлөр мөчлөр үж байхгүй байгаа юм тий. За тэгвэл гарч танкыг харъя. За энд бол ямар ч үнэр алга яг цэвэрхэн ус хэрглэж байгаа ноо шиг байна. За бид нар одоо 5 богдын саяын жорлонгийнхоо одоо нөгөө юу руу орж шүү. Оо за нөгөө жорлонгийн маань танк нь энд хотол дотор ингэж харагддсан юм байна. За тэр дээрээсээ доороо ингээ усаа тунгаагаад авчдаг. Шингэнээ тунгаагаад авчдаг. Дээрээ бордоо шулах танктай юм байна шүү дээ. Одоо энэ танк маань өөрөө ингээ хамгаалах юм бол энэ хүртлээр утгын нэг ордог. За энэ доотлын энэ хэсэг зүгээр шингэний хамгаалдаг байна. За энэ өөрөө 100 литрийн шингэний танктай. Одоо энэ өөрөө дүүрээд ирэхэд бид нэр ингээд доошоо бүр 1 тонны юм саан шингээ. Шингээ доош нь илүү гарсан шингэний доош. Энийг бид нэр яаж хийж байгаа вэ? Эсээ 10 литр устаа нийлүүлж байгаа. 1 литр юм шингээ энэ дөрөв шээс гэсэн үг. Шээс аваад тэгээд тэрийг 10 литр устаа хоёулаа шингэлж байгаа. Тэгээд шууд ногоо дэрэг төрнийхөө манай яг манай хичээл заадаг юм их шууд хийж байгаа байна. Айгу одоо та гараад яг манай ногоо гоё яг хайр. За таг нь ингэж холбогдсон байна тийм. Шууд нэг юм хоолоо. За тэр хоолоогоор тэр дээшгээ юу юм бэ шээ. Нөгөө суултуураас энэ шиг шууд ингэж орж ирж байгаа юм биш. Энэ курс юу юм? Энэ юу юм? Энэ зүгээр цахилгаанаас хамаагүй. Цахилгаанаар зүйтэй холбоотой юм. Энэ Энэ таг онгод юм уу? онгод энэ одоо. Чи наадах ч онгодлохоор юу гараад? Энэ нөгөө агаар жуулах байшин дээр дэшээ. Агаар жуулах шин тэр юм тийм. За тэгээд дэшээ агаар жуулах гэж байгаа. Дэшээ гоо тийм байна. За. Тэгээд тэр юу гар хагоор тэтгэжтэй. Хагоор дэшээгээ. Тэр нь үнрийг гаргасан. За агаар жуулах үнрийг арилгахыг бол агаар жуулагчгаа дээр дандаа хүчтэй татж байгаа. Хүчээр татж байгаа юм ба шүү дээ. Цахилгаанаар татж байгаа. За энд саяын тэр доор хөрөмтлөгжсэн шээсээс бордоо гаргаад та нар ногоогоо уссан гэсэн те энэ 100. За одоо ингээд шээсээр бордсон ногоог бид нар үзүүлэх гэж байна. Бид нар манай жорлонгоо өөрчлөлийн хичээл дээр бол бид нар 1 литр шээсийг 6 литр устай холиод 7 литр бордоо шээсээр хийсэн бордоо гардагаа тэрүүгээр ногоо усалж болно гэж бид нар хичээл дээр заадаг. За 5 богдынхан бол арай болгоомжлоод шээсэн дотор байгаа аммиакийг илүү задлахын тулд илүү шингэлэхийн тулд 10 литр устай холдог юм байна. Тэгэхээр 10 литр ус 1 литр шээс нийлүүлээд гарсан бордоогоор за энэ ногоог уссан байна. За энэ өөр шээсээр бордсон газар байна уу? За энэ хэсэг
За бордсон газар, бордоогүй газрын ялгаа байна уу? Бордоогүй газар байна уу? Тэгэж бол гаргаагүй. Бүгдийг бор. За энэ бол газар нөгөө талд байгаа байхгүй юу? за тийм байна. Тийм байна. Энэ ийм шингэн ногоо. За энэ бол шээсээр бордсон 5 богдын зүйлэг энэ байгаа юм байна. За тэгэхээр зэрэг зах зээлд та нар тэгээд одоо яг өнөөдрийн ингээ үзүүлсэн жорлонгуудаас хэдийг нийлүүлэх боломжтой, хэдэн төгрөгөөр нийлүүлэх боломжтой. Ер нь хийсэн бүтээгдэхүүний хэмжээ энэ төр гэж байна. Бид нар үн өрдөг дээр бол аль болох түрүүний нөгөө усгүй эко жорлонг болохоор аль болох хямд талаасаа бодож байгаа. За цуслангийн айлууд одоо шууд ингээд авъя гэхэд хэд вэ зах зээл дээр та нар хэдийг нийлүүлэх боломжтой? Бэлэн бол 120 байж байгаа. За 120 ширхэг тэр өвчрөө унгаадаг жорлон бол одоо шууд зах зээл дээр бэлэн байгаа. За авъя гэвэл хинт хандах уу? Ямар утсаар ярих вэ? Миний утсаар натаа. Чи утасныхаа дугаарыг хэлтэй. 99 77 гэдэг Баямөнх гэдэг. За 99 77 Баямөнх гэдэг хүнээс одоо яг өвчрөө унгаадаг жорлонг одоо шууд цусан дээрээ авч тавья гэх юм бол цусан аяж уустын камп. За яагаад бид нар цусан дээрээ гэж онцлоод байна вэ гэхээр энэ жорлон бол өвлийн туршилт хийгдэг учраас зуны зах зээл дээр одоо бол бэлэн байгаа гэж байна. За шивэд жорлонг хүн авья гэж захиалга өгье гэвэл хаашаа захиалга өгөх юм? Шивэд жорлонг чамраа захиалга өгөх юм. Над руу захиалга. За хин блэ өөрөө? Бачлон гэдэг. За. Миний утастай байгаа 43 10 43 30. 99 10 43 30 Бачлон. За ингээ Хамбогд компани нэг менежер одоо том хаус барьж байгаа. За одоо иймэрхүү жорлонг хаусанда бүр дотроо оруулаад тавья гэж бодож байгаа хүмүүс бол Хамбогд руу бас холбогдож болох юм байна. За тэгвэл ийм хоёр шинэ төрлийн жорлон зах зээл дээр гарч ирж байгаа юм байна шүү. Манай одоо жорлон сонирхож байгаа хүмүүс харж болно, авч болно. За ингээ манай жорлонгоо өөрсдөө багийнхан өнөөдөр 5 богд группийн офис дээрээс био жорлон, хуура био жорлон, за Шведийн хуура технологийн жорлон гэсэн 2 жорлон суралцлаа. За өнөөдөр бидэнтэй хамт байсан та бүхэндээ баярлалаа. Баяртай.